Үзэгчдийн өнөөдрийн минь төргийн энэ 7 хоногийн томыг Монгол Ардын хувьсгалт намын дарга энх баярыг баривчсантай холбогдуулж авилгатай тэмцэх газраас хийсэн мэдээлэл эргэн тойрныг хүргэхээр тоймдоо бэлтлээ. 7 хоногийн сүүлээр болж өнгөрсөн эмх замбараагүй байдал Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Монгол Ардын хувьсгалт намын дарга энх баярыг баривчлах гэснээс үүдсэн үйл явдал байлаа. Пүрэв гаригийн оройноос эхэлсэн тэр процессыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж маргааш нь бүтэн өдөржингөө хангалттай их мэдээлсэн. Гэхдээ болсон үйл явдлыг хит нэг талаас харах хизээч баймгүй хууль бус үйлдэл босон талаарх сэтгэлдлийг олон нийтэд төрүүлэхүйц мэдээлэлүүд цацагдж байсан. Гол үйл явдал энх баярыг баривчлахыг оролдож эхлэх үедээ хар хувцастай залуучууд галц зэвсэг барьсан байсан нь үнэхээр амар зүйл мэтээр хүлээж авсан. Харин үүний хариуд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалах хилцээний дарга амуурт шаардлагатай үед галц зэвсэг хэрэглэж болно гэсэн тайлбар өгсөнийг бүрч ихээр дэврэгсэн. Пүрэв гаригийн оройны 20 цаг орчим үеэс эхлэн удирдлагын академийн архан талд болж өнгөрсөн үйл явдлыг сэтгүүлч Норонбаатарын эмэгтгэн мэдээлснээр хүргэе. Өчигдөр 19 цаг 50 минутын үед нийслэлийн хөдөлгөөнд тэргүүлийн газар дуудлага ирж ерөнхийлөгч асан энх баярын бие таллаа гэсэн мэдээлэл ирсэн. Түүнээс 10 минутын өмнө энгийн хувцастай хүчний байгууллагын 7 залуу экс ерөнхийлөгчийг баривчлах гэж орчлын улмаас ийм мэдээлэл очжээ. Энгээр даргын газар хичээд босхгүй байсан. Тэгсэн чинь суулгах хүчээс болгох гэдэг хүчин өргөхгүй суулгаж чадахгүй байсан. Тэгтлийн чинь манай 2 дүү гараад ирсэн. Тэгээ бид нэг 4 5 болж аваад хэмжээгээрээ саадуулсан. Тэгээ танай төрийн хамгаалттай ус тэгээ бичиг баримтаа үзүүлэх гэсэн чинь энэ бичиг баримтаа үзүүлээгүй. Тун удалгүй Монгол Ард хувьсгалт намын гишүүд дэмжигчид гих хүмүүс үйл явдал болж буй газар төрөлцөн ирсэн даргыг хамгаалтанд авч буйгаа мэдгдсэн. Телевизүүд эхнээсээ ирэхэд буутай хүмүүс манай дарга руу халдах гэж байна хэмээн ховлсон байдаг. Энэ дотор 2 буутай хүн явж байгаа. Энийг бол манай залуучууд одоо илрүүлсэн байж байгаа тийм ээ. Тэгэхээр ийм аимшигтай зэвсгэлсэн олон одоо цагдаагийн машин, олон одоо тэр одоо авилгалтай тэмцэх газраас гэж ямар ч бичиг баримт байхгүй, урьдчилж өөрт нь хэлсэн юм байхгүй, төрийн хамгаалтын албанд мэдгдсэн юм байхгүй. Хүчний байгууллагын хүмүүс буу зэвсэгтэй явах нь ердийн зүйл. Орой харахгүй болсон үед баривчлах гэж оролцсон Монгол Ард хувьсгалт намынхныг бухимдуулсан. Намрын энх баяртай холбогдох хэргийг 1 жил хагасын өмнө шалгаж эхэлсэн. Өнгөрсөн оны 11-р сард хууль зүйн дотоод иргэн сайд Нямдорж 20 шалгах үндслэгийг мэдгдсэн. Нямдоржийг сайдын синтигээс буусан тохиолдолд шалгуулна гэж экс ерөнхийлөгч хариу барьж байсан билээ. Хэд хэд удаа с ิจ гтний мэдүүлэг өгөхийг шаардсан боловч очоогүй. Онц их хэмжээний мөнгө удаадараа хувьдаа завьсан иргэд шалгагдаж байгаа учраас өдөр орой гэхгүйгээр баривчлах эрхэн цагдаад байсан болж таарад байгаа юм. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. Зохих шүүхийн шийдвэр гарсны дагуу бид нар өнөөдөр ерөнхийлөгч асан энх баярыг цагдаа хорих энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр ирсэн. Харамсалтай нь өнөөдөр ямар нөхцөл байдал үүсвэ гэдэг та бүхэн бүгдээрээ харж байгаа. Сая би өөртөө нуулзлаа, өмгөөлөгч нартай нуулзлаа, асуудлыг танилцууллаа, шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Ийм л байна. Өчигдөр засан газрын ордонд хэвлэлийн багварал хийсний оройн баривчилгаа явагдсан шалгагдаж буй эргийг гуйвуулахад хүргэсэн. 7 сарын 1-ний эргийг үнэн шударгаар шийдвэрлэхийн төлөө явснаас ийм хэлмэгдүүлэлтэнд өртөж байгаа мэтээр орчуулагдсан. Өчигдөр хийлгсэн хэвлэлийн хуралд өмнө нь сонин хэвлэлд гарсан протокол материалууд л ахин яригдсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколоос нэгч дурддагдаагүй. Түүнийг нууцын ангиллаас гарах саналыг л хэлсэн юм. Цаг хугацааны 7 сарын 1-ний одоо талаар үндэсний аюулгүй байдлын протоколыг ил болох хэрэгтэй гэж өнөөдөр хэвлэлийн багварал хийсэн. Цаг хугацааны үед баривчлах үйл ажиллагаанд холбоотой байгаа нь бас анзаарахгүй өнгөрөхгүй байж болохгүй. Өнгөрсөн шөнө эсэргүүцэх улсууд нэмэгдсэн ч цагдаа нар зорилгоос ухраагүй. Онц хэмжээний мөнгө завьсан хэрэг сэжиглэгдэж байгаа үнийг баривчлахад садаа учруулах нь эрүүгийн хууль зөрчсөн явдал. Байдлыг хурцлуулахгүй тулд цагдаа нар тэдэнд арга хэмжээ аваагүй. Харин хүчээ нэмэгдүүлэн тоогоо 350 төгрөгсөн. Хүчний байгууллагын дунд тусгай тасгийхан байсан учраас царай дүрээ гаргахыг хүсээгүй. Тэр нь буруу зүйл хийж яваадаа гимшиж байна нэмээ орчуулагдсан байдаг. Гэхдээ цагдаа нар цаг алдснаар асуудлыг өндөр ахуулж үүмэний хэмжээнд аваачихад хүргэсэн. Бүлэг террористыг баривчилж буй мэт авилсан цөөнгүүнд таатаа харагдсангүй. Өмнө нь жигшиж байсан хүмүүс өргөдөлтөөрөө хүрсэн байж мэдэх юм. Төрийн тэргүүн байсан үнийг ингэж байгаа юм чин энгийн иргэд биднийг яаж мэдэх нь гэсэн мессеж тараасан. Уг нь ямар ч өндөр албан тушаал хашиж явсан хүн хууль зөрчил бол баривчлуулж болдог юм байна гэдгийг уг нь харуулах шиг болсон. Энд Норонбаатар.
Чухам юу болоод өнгөрснийг олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цаг алдалгүй харсан. Харин юуны учир энх хоёрыг баривчлав гэсэн асуултууд хариултгүй байсаар өчигдөр буюу Баасан гарагийн өдрийн 14 цагт авилгатай тэмцэх газрын хийсэн мэдээлэлээс ойлгох шиг болсон. Нийгэм тарсан элдв мэдээлэл сенсацаас илүүтэй баривчлах ажиллагаар гардан гүйцэтгсэн авилгатай тэмцэх газар л тодорхой хариулт өгөх шаардлагатай байсан юм. Тэд Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрыг баривчлах хангалттай шалтгаан байснаа маргааш нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Олон нийтэд өгсөн тэр мэдээллийн дараах нь Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд дэмжигчид бүрч ихэр эсэргүүцэж даргынхаа хийсэн хэргийг юу ч биш хэмээн бухимдсан. Илүү том хэрэг хийсэн олигархуудын хажууд ганц нэг хэвлэх үйлдвэр зочид буудал асуудал ёстой инээдэм гэх мэтээр байр суурь хамгаалсаар байлаа. Гэвч нэгэнд авилгатай тэмцэх газар өөртөө үргээ биелүүлж ямар ч төрийн өндөр албан тушаал хасч байсан хасч байгаа хинэнч хамаагүй хуулийн өмнө тэгш хэрэгтэй хэрэг хийсэн бол хариуцлага хүлээх хэрэгтэй гэдэг дээр бат зогссон юм. Түүнийг хууль бус өмчлөлтөнд холбоотойгоор авилгатай тэмцэх газар шалгалж ирснээс хойш 10 гаруй удаа байцаалтанд дуудсан. Гэтэл хуулийн хүрээнд үүргээ биелүүлэх гэсэн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг үл тоомсорсноос болж баривчлуулах дээрээ тулсан хэмээн авилгатай тэмцэх газраас мэдгдсэн. Өөрөөр хэлбэл сэжигтнэр татан шалгаж ирснээс хойш байцаалт авах боломжийг бүрдүүлээгүй нь баривчлуулах үйл явдлын эхлэл болжээ. Түүнд эрүүгийн хуулийн 153 зааснаар хүнд гэмт хэргийн шинжтэй гэсэн үндэслэр хэрэг үүсгэсэн байсан юм. За дугаар өхийн мөрдөн байцаалтын хэрэгт Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын энх хоёр холбогдсон үйлдэлүүдийн талаар та бүхэнд танилцуулъя. 2007 оны 8 дугаар сард өргөө зочдууд нийслэлийн өмчт үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хэлэлцээд тухайн үеийн засаг даргад хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгуулах журмаар өргөө зочдууд нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг хамтарсан компани байгуулах ийм чиглэлийг өгсөн байдаг. Харамсалтай тухайн үеийн засаг дарга нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн чиглэлийг зөрчиж 1 сая төгрөгийн дөрмийн сантай нэг гишүүнтэйгээр байгууллагад аргахан хэмжээсэн Хардун гэдэг компани тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан өргөө зочдууд буудлын 75%-ийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийг улмаас үндсэндээ объектыг 137 сая төгрөгөөр үнгүүдүүлсэн гэсэн энэ асуудлыг мөрдөн байцаалтаар шалгаж байна. Яригдаад байгаа Хардун гэдэг компани захирал нь Уяагийн Хоёг гэж хүн байдаг. Энэ хүн Намбарын энх хоёрыг Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь түүний шадар туслах байсан Уяагийн Тулга гэдэг хүний төрсөн ах юм аа. За өргөө зочдууд нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын 75%-ийг эзэмшсэний дараагаар 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Ремиф компани захирал энх хоёрын бат шугар нь тушаал гаргаж Ремиф компани охин компани болгон үүсгэн байгуулах шийдвэрийг гаргасан байдаг. Ингээд захирлаар нь хоёгийг томилсон байдаг юм. Улаанбаатар Таймс нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийлгүүгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр нь худалдах шийдвэр гаргав. 2008 оны 9-р сарын 8-ны буюу энэ 75 дугаар тогтоол гаргаж байгаа энэ үед үнэлгээ нь ямар байсан бэ гэдгийг хийлгэхээр нийтдээ объект маань 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байдаг. Гэтэл үнэлгээг хийлгэгүйгээр 369.7 сая төгрөгөөр нь худалдчихдаг. Ингэж худалдахдаа уг айл их хэмжээний үр төлбөртөө буюу менежментийн баг үүргээ биелүүлээгүй байхад нь худалдсан байт юм аа. За Чулуунбаатар ахлагчтай баг уг Улаанбаатар Таймс нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн зохих үнэлгээ 2.1 тэрбум хоёрыг харьцуулах юм бол 1.7 тэрбум төгрөгөөр объектыг үнгүүдүүлсэн байна.
За Улаанбаатар таймс сонин нийслэлийн үйлдвэрийн газрыг хөгжиж авахдаа намбарын инх туяа буюу намбарын инх хоёрын төрсөн дүүгийн Медиа холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49% эзэмшгээр болсон байдаг. Энэ хэмжээгээр нийслэлийн өмчийг завшсан байна. За Медиа холдинг гэдэг компани өөрөө 2010 онд инх хоёрын үүсгэн байгуулсан Эскон компани шилжчихсэн. За дараагийн дугаар Сэжигтэй инх хоёр улсын их хурлд цөөхөн бүлгийн дараагаар ажиллаж байх үедээ 2000 оны 2 дугаар сард Япон улсын Киото хотод төвтэй буддийн шашны Агоншу байгууллагын зохион байгуулсан галын ёслолын арга хэмжээнд оролцдог. Энэ арга хэмжээнд оролцох үеэр нь Японы талаас Монгол улсад бурхны шашныг хөгжүүлэх, сүсгтэй олонд бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 46 ширхэг нийтдээ 113.4 мянган ам долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг хандуулсан байдаг. Энэ тоног төхөөрөмжийг инх хоёр тухайн үеийн дандан бэхжлэн хийдэг шилжүүлж өгөлгүйгээр өөртөө завшиж улмаар ТВ-с телевизийг үүсгэн байгуулсан. Энэ асуудал давхар шалгажээ. Дараагийн дугаар Хинлон гэж компани, Great Global International гэж компаниуд байна. Эдгээр компаниуд бүгд найрамд хятад ард улсын засаг захиргааны тусгай мууч Гонконгд бүртгэлтэй тэнд үүсгэн байгуулагдсан компани. Эдгээр компани захирал нь Мягмар Жаргал гэж хүн. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо намбарын инх хоёр гэдэг хүнтэй холбогддог нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм аа. Мягмар Жаргал Эрдэнэ төлөвлөлтөд дан бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа биелүүлжсэн боловч гэрээний үүргээ тухайн бүр нь биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг бараа материал нийлүүлэх гэрээг байгуулаа гэсэн үүрэг чиглэлийг тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намбарын инх хоёроос Эрдэнэ туулын баяжуулах үйлдвэрийн удирдлагуудад өгч улмаар одоо хүртэл 3,356,369 ам долларыг Мягмар Жаргал гэдэг хүн завшичаад байгаа юм. Энэ үнэтэй удаа дараа гэрээ байгуулах үүрэг чиглэлийг тухайн үеийн ерөнхийлөгчсөн намбарын инх хоёр өгчээсэн. За түүнчлэн Баянзүрх дүүргийн 5 дугаар ороо инх тайвны гудамжны 104 тоот хуучнаар Зарубэс Цветнет нэгдлийн байрыг 630 мянган ам доллараар худалдаж авсан асуудлыг бас адилхан нэгтгэж үзэж байна. Энэ мэдчлэн тодорхой хэрэг үйлдэлүүдийг мөрдөн байцаат явуулж байгаа дугаар бүхий эрүүгийн хэргийн дор шалгаж байна. Инх хоёрыг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт холбоотойгоор эрүүгийн байцаа шийдвэрийн 35 дугаар зүйл заасны дагуу гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байна гэж үзээд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 153 зааснаар сэжигтээр тооцсон. Сэжигтээр тооцсон тогтоолыг өөрт нь танилцуулж зарлан дууд хуудас гардуулан өгсөө. Харамсалтай мөрдөн байцаалтанд ирээгүй. Өмгөөлөгчт нь мөн мэддэг зарлан дууд хуудасыг гардуулж өгсөө. Муу адил ирээгүй. Мөрдөн байцаалтын шатнд инх хоёрыг эрүүгийн байцаан шийдвэрийн 143-т заасны дагуу нийтдээ 10 удаа зарлан дууд хуудасаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аль ч тохиолдолд нь ирээгүй. Өөрт нь гардуулж өгчээсэн оршин суугаа хорооныхон засаг даргаар дамжуулж хууль заасны дагуу өгчээсэн. За гэр бүлийнхэн насанд хүрсэн гишүүнээр дамжуулж өгөхөд хүлээж авахаас татгалцсан. Гэрт нь аваачиж өгөхөд өөрөө гайгаа ирнэ хүлээж авахаас татгалзажсэн. Байцаа шийдэх хууль заасны дагуу хэрэг үртгэгч мөрдөн байцаагч хэргийг тал үрээс нь
бүрэн бодтойгоор нотлохын тулд хууль заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Инх баяр дуудсан цагт хүрэлцэн ирээгүйгээс мөрдөн байцаалтын ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл үндсэндээ алдагдсан. Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрыг баривчлах үед бууш эдэм агсан үл таних хар хувцтунгууд амь насанд нь шууд халдахыг зардаж зэвсэгт халдлага болсон мэт шууган авилгатай тэмцэх газрыг мэдээлэл хийх хүртэл дэгцээр байсан юм. Энх хоёр даргыг төрийн тусгай хамгаалалттай байхад нь галт зэвсэгтэй залуучууд машин руу дайрч цонхойг нь хаглан ирээ зэргүй үйлдэл гаргасан хэмээн Монгол Ардын Хувьсгалт намын гишүүдийн эсэргүүцэх бас нэгэн гол шалтгаан байлаа. Гэтэл авилгатай тэмцэх газар хийсэн мэдээлэлдээ өөрсдийнх нь хүмүүс юу юугүй бууш эдэм гаргаад дайрчихсан юм биш. Тэгээд ч энх хоёрыг баривчлах ажиллагаа сүр дуйлаанд дагуулах гэж төлөвлөсөн зүйл байхгүй хэмээн хэлсэн. Гол нь баривчлах багийн эсрэг хамгийн түрүүнд энх хоёрын бие хамгаалагч нар буу гаргасан учраас тусгайгийн ажилчид зөрүүлж буу гаргасан гэх мэдээллийг авилгатай тэмцэх газраас өгсөн юм. За энх хоёрыг одоо ингээд цагтан орох шүүхийн захирамжийг танилцуулаад нэг хэрэгжүүлэх явсад машины замбыг зогсоосоо. За хамгаалагч нь бууж ирсэн. За хамгаалагч төвшиг тайлбарласан. Хаанаас явж байгаа, ямар учиртай юм бэ гэсэн. Тэгэхээр хамгаалагч бол зөвшөөрөөгүй. Наадаа онгож өгөөгүй. Ингээ эсэргүүцсэн. Тэгээд буцаад машинд ороод машинаас буу гаргаж ирсэн. Буугаа гаргаж ирээд сомлсон. Тэгээд манай ажилтнуудыг та нарыг би бүгдийг шинэ буудаж шүү. Ингэж. За энэ хооронд бол одоо тэр авийн баашингийн тэр аваар явж байсан улсууд энэ төр одоо суулж эхэлж байсан гэр бүлийнх нь сууд энэ төр гарч ирсэн гинлээ. За ингээ манай ажилтан бас боо гаргасан. Тэгээд за энэ хууль ёсны ажиллагаа явуулж байна. Сенат буугаа талт хий. Чи одоо намайг харж гин үү? Би одоо буугаа талт хийлээ. Сенат буу сумлцсан биш. Маш аюултай нөхцөлөөр буугаа талт хийсэн. Тэгэхээр тэр нөхөр бол хамгаалагч нөхөр бол буугаа талт хийгээгүй. Чиглүүлээд ирсэн. За энэ одоо эхтэр нэлээд нөхцөл байдлаас манай ажилтаа харин их ахаа самбал гаргаж гараас нь буугаа алдууч чадсан. Ингээд бууг нь одоо хангаа юу магазин чиглэлээ бүхээг нь авсан. За бүхээг нь аваад буугийн шалхалтад хоолонд нь сан байсан. Ингээд бууг нь буцааж өгсөн. Тэр хоолонд нь байсан сум авсан. За энэ хооронд бол одоо ингээд тэр нусгааг авч бийсэн бие хамгаалагч жолооч нараа манай хооронд бол одоо вагаан гарч ингээд одоо барьцалж явсан. За энэ баяр өөрөө манай ажилтныг тэрж аваад тэнд яваа асуудыг та нар харж байна уу? Энэ хүн намайг одоо барих гэж байна. Гар утсаараа зураг аав энэс одоо ийм одоо энэ үйлдэл гаргасан. За тэгээд осууд ирээд ингээд манай нэг ажилтныг одоо яасан. Тэрж авсан. Тэгээ ингээд нэгжээд энэ хүн буу байна, энэ хүн буу байна гэх тэмдэхгүй юу? Ташаанд боо. За ингээд болохгүй байхын зэрэг манай ажилт яасан гэвэл тэр бууга бушгаж цагдаагийн ажилтнанд өгсөн. Энэ буу чамд ёо энэ болохгүй байлаа. Тэгээ өөрөө гүгээд цагдаагийн автобусанд орж авсан юм аа. За ингээд бууг нь болоод өгч яасан. Бууг нь болох гэсэн байхгүй юу? Тэгээд цагдаад өгч. Аханд цагдаагийн хамгаалтанд орж байгаа байхгүй юу? За ийм юм болсон. За одоо энийг юу гэж яаж нэг үл энх хоёр шиг одоо амнаас нь харах гэсэн. Тэгээд дураараа ирж шít. Тийм учраас би таанах тийм дэлгэрэнгүй олсон процессыг тэнд олон гарч ирсэн. Манайхан байсан, энх хоёр энэ шөөрөө байсан, гэрүүлийнх нь байсан, тэрийн тусгай хамгаалтын байсан бүгд тэрийг харж цагтаа байсан. Яг энэ процесс. Манайхан нэг үл өдөө нөх юм байхгүй гэж тод хэлж байгаа. За тэгээд сум гэдэг нэг төр яриад байна тийм ээ. Сум ингээд одоо ингээд төр авчиад байна. Тийм сумагама одоо нэг бооных нь хоолой дугаар сум шүү.
Мөн нэг шалтгаан нь Монгол улсын төрийн тэргүүн байсан төрийн тусгай хамгаалалтаа хүн рүү төр нь өөрөө дайрсан гэх ойлголт олон нийтийн дунд бий болчиход байсан. Гэтэл айлгата тэмцэх газрын энэ асуудлыг хуулийн зүгээс тайлбарлахдаа энэ хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусныг сануулсан юм. Харин түүнийг улсын хурлаас гаргасан тогтоолоор төрийн тусгай 3 дугаар зэрэг хамгаалтанд давдгийг хэлж хэвлийнхэнд мөн ойлгуулсан. Энэ нь түүнийг ямар нэг гэмт халдлагад өртөгт нь хамаатай болохоос биш гэмт хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа тохиолдолд хууль хяналтынхан ойртож болохгүй гэсэн үг биш хэмээн тайлбарсан юм. Улсын хурлын гишүүн гэдэг бол хуулийн дагуу ард түмний сонгуулиар мандатыг аваад улсын хурлын тодорхой хуулиар бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа тийм албаагч. Энэ утгаараа тэр хүний бүрэн эрхийг нь шалгагдчих хэрэгтэй надад төлөвлөх хуулийн шаардлага гэдэг. Энэ утгаараа иммунитет буюу улсын хурлын гишүүн халдшгүй байдал гэдэг хууль зүйн үүсдэг. За, энэ хоёр гэж өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс бүрэн эрхийн хугацаанд дууссан. Бүрэн эрхийн хугацаанд дуусаад улсын хурлаас тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор бол хамгаалтын төрийн засгийн хамгаалтанд 3 дугаар зэргийн хамгаалтанд авдаг. За энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ хамгаалт бол энэ хүн төрийн аль ташчээсантайгаа холбоотойгоор ямар нэгэн байдлаар гэмт халдлагад өртөхгүй. Гэмт хэрэгтний хохирогч гэмт хэрэгийг хохирч болчихгүй. Гэмт халдлагад өртөхгүй гэдэг үгээр хамгаалж байгаа болохоос биш. Энэ хүний хийсэн гэмт үйлдэлтэй холбогдуулан сэжигчнэр тооцсон шалгаж байгаа хуулийн байгууллагын үйлчлэгтэй холбоотой биш юм байна. Тэгж ойлгохтой шүү. Хоёр өөр. Энэ утгаараа нөөцөөс улсын хурл нэг талаас Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд дууссан байна гэдэг бол иммунитет буюу халдшгүй байдал ойлголтын ярихдаггүй. Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн сонгогдоод хуулийн дагуу улсын хурлын гишүүний Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд бол та нарын асуугаад байгаа халдшгүй байдал ойлголт яригдана. Бүрэн эрхийн хуулийн дагуу хугацаанд дууссан тохиолдолд наанд яриад байгаа халдшгүй байдал ойлголтыг яригдахгүй. Халдшгүй өөрөөр хэлбэл бүрэн эрхээс хойш байгаа хамгаалалт гэдэг бол энэ хүн гэмт хэрэгт өртгөөс хамгаалж байгаа болохоос биш. Энэ хүний хийсэн гэм буруутай холбогдуулсан хуулийн байгууллагын шалтгаанаас хамгаалж байгаа хэрэг биш. Нөгөө талаасаа төрийн ямар ч өндөр аль гарчдаг гэсэн бүрэн хугацаанд дууснаас хойш гэмт хэрэгт холбогдуулсан шалгаж байгаа тохиолдолд энэ өөрөө ярихдаггүй. Энэ шүүх хөдөлгөөний үйл ажиллагаа хуулийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас гадуур хинэж үйл ажиллагаа байх. Би та бүхэндээ өнгөрчмөд 7 хоногийн сүүлчээр болж өнгөрсөн гол үйл явдлыг тоомлон хүргэлээ. Эх 7 хоногийн өдрөө эргээд уулзцгаая баяртай.